Энэ их чухал асуудал одоо энэ засгийн газрын гадаад өр зээл тусламжийн асуудал гэдэг. Энд энэ танилцуул дотор яагаад оюутлогын материал, оюутлагатай холбоотой мэдээлэл байхгүй юм бэ? Би хайгаад олсонгүй. Энд ч бас засгийн газартай хийсэн хэлцээр энэ төргээ явагддаг тийм ээ. Тэгээ одоо өгж байгаа мэдээлэлээр бол бид бол нэг 11 орчим хувийн хүүтэй зээл 90 тонтой авсан шүү. Одоо энийг хүүд нь өдөрт 10 тэрбум төгрөгийг монголчууд төлж байна гэсэн мэдээллийг хэвлэл мэдээлэлээр өгж байгаа. Оюу толгой болон онтротой холбоотой асуудыг шалгах төр ороо байгуулсан ажиллаж байгаа. Тэгээ энэ мэдээлэл яагаад энэ тараагдсангүй нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ 90 орчим хоног үлдчихэд байгаа энэ хугацаанд энэ өндөр хүүтэй Ирогийн зээлийн хүүг бууруулж болохгүй юу? Энд дээр сангийн яам ажиллаж байгаа юм би юу? Авж байгаа мэдээлэлээр бол бондууд нэг 6-7% хүүтэй байд юм байна. Харамсалтай нь одоо саяны яриад байгаа тэр оюутлогын зээл бол нэг 4 орчим хувийн 4-5% өндөр хүүтэй байдаг. Тэгээ үүнд монголчууд өдөрт 10 тэрбум төгрөг төлнө гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Сургууль цэцэрлэгээ барьж чадахгүй, багш эмчнэрийн цалин нэмэгдүүлж чадахгүй байж ийм байдалтай байгаа нь харамсалтай. Тэгэхээр энэ хоёр асуултанд хариулж өгөөч. Нэгдүгээрт оюутлоготой холбоотой мэдээлэл яагаад энэ дотор байсангүй? Хоёрдугаарт за энэ хамааралгүй байлаа гэхдээ энэ оюутлогын энэ зээлийн хүүг бууруулах боломж байгаа талаар их хурлын туршлагатай гишүүд замун одоо төр орооны гишүүд ярьж байгаа. Үүн дээр сангийн яам ажиллаж гэнэ үү? Та бидний мөрдөж ажиллаж байгаа улсын хурлын 2022 оны 26 дахь тогтоолоор батлагдсан 2023-аас 25 оны стратегийн баримт бичгийн дотор олон зорилт байгааг нэгэнд өсвөлт учруулах болцгүй өөр төлбөрийн эрсдлийг бууруулах зорилтыг тавина гэсэн байгаа. Тэгээ энэ авж байгаа бидэнд өгж байгаа мэдээлэлээр бол өр зээлчин өсвөлт дарамт учруулах байтугай асуудалтай болчиход байгаа юм шүү. За энэ дээр хариулт авъя. За Батцмөрөлгчний асуултанд хариулъя. 7 номер сангийн сайд. За Батцмөрөлгчний асуултанд хариулъя. Ёстой юу гэсэн үг юм бэ? Яахаар одоо Монгол улсын зээлч зэрэглэл бие нэмэх доктортой болчиход байхад оюу толгойн хөнөөлөгчдийн зээлийн хүү одоо софт дээр нэмэх нь 6.5 буюу 11-ээс дээш байна гэдэг чинь энэ бол хамгийн дампуу шүү. Хамгийн дампуу. 18 онд хийсэн ийм зохицуулт юм байна лээ. Харамсалтай нь тэр үед 3 юмар төгжээ хийсэн байна. Хүүгийн ийм өндөр суурьтай. Тэгээ 7 жилийн дараа эргэж харна. Тэр боллоо дээр эргэж харж болохгүй. Дээрээс нь энэ хугацаанд одоо нийлмэл хүүгээр тооцсноо гэдэг. Ингээд энэ хооронд чинь одоо ийм 3 төгжээсээр нөгөө 6 тэрбум долларын өрчин 12 болчиход байгаа. За энийг сая 9 сараас эхлээд одоо сангийн сайд ахлаад энэ ажлын хэсэг байгуулагдаад хэлцээр хийгээд бид үүрэг аваад яг ажиллаад явж байна. Одоо хэд бол оройтчөөг байна, хугацаа байна, тэгтээ давчуу. Одоо манай зээлжих зэрэглэл нэгэнт одоо бид сайжирсан байгаа учраас бидэнд давуу тал үүссэн. За тийм учраас гэрээ хийхэд бол бид 7 жилийн өмнөхөөс 12 жилийн өмнөхөөс хамаагүй өөр нөхцөл байдалтай бид одоо хэлцэлтийн ширээний ард суунаа. Тийм учраас тодорхой хэмжээнд энэ зээлийн хүүг бууруулна гэдэг төр бол итгэлтэй байгаа. Харин энэ 3 зүйлийг өөрчлөх хэрэгтэй. Зээлийн хүүгээ буулгана. 7 жил гэдгийг болиулах хэрэгтэй. Одоо ядаж 3 жилээр өөрөө удирдлагын менежментээ бид 3 жилээр тооцож явж байгаа. Тэгэхээр энэ хугацаар ядаж болох хэрэгтэй. За дээрээс нь тэр нийлмэл хүүг болиулах хэрэгтэй. Ийм бүдүүлэг, ийм тооцоол одоо дэлхийн хаанч одоо ийм том төслүүд төр бол байхгүй. За ийм 3 одоо зорилттой ажиллан за нарийн одоо хэлцээрийн тактик юмнуудыг бол энд бас нээлттэй задгаа ярих нь бол зохимжгүй. Нэгдүгээр. За хоёрдугаар энэ оюу толгоон яригдаад байгаа энэ компани хөнөөлөгчдийн энэ өр зээлийн асуудлууд нь энэ засгийн газрын өрөнд тооцогддгүй маа. 2012 онд ийм зохицуулт орсон. Тэрнээс хойш бол энийг оруулж тооцдоггүй ингийн дүрмтэй. Зөвхөн засгийн газрын өр баталгаа, нийслэл аймгийн өр баталгаанууд л одоо засгийн газрын өрөнд тооцогддог. Тэр үтгийл хөгжлийн банкны өр хүртэл засгийн газрын өрөнд тооцогдохгүй шүү дээ. Одоо бүр ГОК-ийн Эрдэнэ төлөвлөлтийн өрч бас ордог.
Ийм тооцоолтын хувьд одоо харин бид бол засгийн газрынхаа өрийн менежментийнхээ эрсдлийг тооцохдоо бол эдгээрийг бүгдийг нь оруулж тооцож явдаг. Олон улсын валютын сантаа одоо эрсдлийн тооцоо ихтэй мөн одоо эдгээр өрүүдийг Монгол улсын өрөнд тооцоолж эрсдлээ бол байнга бол тооцож ингэж явж байгаа. За Батцөмбөрл гişүү нэмж тодруулъя. Батцөмбөрл гişүү. За баярлалаа. Тэгээд юу вэ? Би ч тоос нөгөө санхүүгийн чиглэлийн мэрэгжлийн хүн биш учраас нарийн ширээ сайн мэдэхгүй юм. Тэгээд гадаа юу сангийн яамны үр зээл төлбөртэй холбоотой газар гэлцээний дарганараас та уулзуулаад нарийн мэдээлэлүүд өгж болох уу? Тэгээд би энэ талаар бас нэлээд дэлгэрэнгүй мэдээлэлтэй болъё гэж бодож байна. Тэгээд Монголын ард түмэн бол бүгдээрээ оюу толгой, Онтро, Редонто гэдэг компани үйл явдалтай холбоотой асуудлыг ёстой нүд завчихгүй харж хүлээж байгаа. Энд ямар шийдвэр гарах нь Монголын иргэшигт яаж нийцүүлж шийдвэр гарах нь гэдгийг харж байгаа учраас бид энэ дээр анхааралтай байх хэрэгтэй. За сая тэгээ хэлж байгаа тэр хөгжлийн банкны асуудал. Хөгжлийн банкн дээр байгаа тэр зээлтэй холбоотой асуудлыг бас дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Ер нь одоо бид нар чинь хамтарсан засаг байж болчихсон. Тэр хөгжлийн банкн дээр нэг өөр намын нөхөр байгаа юм билээ. Тэрийг хизээ солих юм. Тэгээд тэнд ч одоо бас дунд чүмгээр жиргэж дураараа далжгаж байгаа сур дуултаад байгаа. За 7 номер сангийн сайд. Батцөмбөрл гişүнэ тэгээ бид засгийн газрын өрийн одоо мэдээллүүд дээр нууж хаах юм байхгүй бүгд мэдээллүүдийг танд өргүүлье. Хоёрдугаар харин дээр хөгжлийн банктай холбоотой асуудал бол эдийн засгийн хөгжлийн яам хариуцж байгаа. Тэгэхээр тэндээс тодруулбал танд мэдээллүүд очих байхад. Би бас дамжуулъя. За